Дэлхийн монголчуудын Эмбэл радио 88-ны гурван дээр сүгэт харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчид радион 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай гоё уриатаагаар та сайн нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 11 цаг 11 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 25-ны мегмар гарагийн та сайн нэвтрүүлэг эхэлж байна. Студиуд хөтлөгч гэрлээ найруулагчаар гам болтын ангараг нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Био брендийн элгэний нууш мазала буюу дахин ямахтай гахаа утсан махтай гэсэн хоёр төрөл шинээр худалдаанд гарсан. За энэ хоёр шинэ бүтээгдэхүүнээр хамтран ажиллаж байна. За мөн Better Gaming for All гэсэн үрэтэйгээр Nubian-io хоёр гар утсаараа Mobicom хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдэв маань зарсандаа харамсдаг эд зүйлс гэдэг сэдвээр ярилцсанаа. За тэгээд та манай шууд эфирийн утсаар холбогдож орж ирээд одоо бусдад зарсандаа харамсдаг эд зүйлийнхаа тухай ярих нь тий. Тэгээд ямар эд зүйлээ хизээ, яагаад зарсан, зарах болсон шалтгаан нь юу юм, хэдэн төгрөгөөр зарсан, хэр амархан зарагдсан, хэр хугацааны дараа одоос зарсандаа харамссан байж гэдэг юм уу? Одоо тааралд бол буцаагаад худалдаж авах уу ч гэдэг юм уу тий. Магадгүй тэгээд амьдралын шалтгаанаар одоо жишээлбэл би ингээд надад тэр хамааралгүй л дээ. Одоо жишээлбэл манайх 3 өрөө байраа 2 өрөө байр болгоод тэгээд ингээд 13 дугаар байраас 18 дугаар байр руу шин дарахны хууч орол юм дарахныгаа л ярьж байгаа шүү дээ тий. Нүгэд орсон тэгээд 13 дугаар байрныхаа тэрүүгээр явах болгондоо яад гэвэл би тэнд өсөөд торноод тэгээ бүр 8-9 дугаар ангид ортлоо ингээд амьдарсан учраас ингээд тэр байраа ингээд харахаар л ингээд нэг сонин яагаад ч мэдгүй би том болоод энэ байрыг эргүүлж заавал авандаа ч гэдэг юм уу те. Тэгэл тэнд одоо эмээ өвөө ингээд аюу тийм гой дурсамжууд байрныхантайгаа тоглодог байсан ч гэдэг юм уу гой дурсамжууд байдаг учраас нэг тийм бодол ингээд яваад л байдаг байсан. Тэгээд одоо харин харцангуй гайгүй болцсон гих мэдчлэн. Тэгээд бас нэг удаа одоо нэг эмэгтэй хүн чинь нэг юм төрөөл нэг гэртээ хүүхдээ харах хугацаанд эдийн засгийн хувьд ч тэр ажилгүй тэгэл нөхрийнхөө гарыг хараад ингээл байж байдаг штэ. Тэгэхэд би нэг Хонконгоос $100 авч ирсэн пологийн юм амар гой цав цагаан цасан цагаан яка ингээд манай найз ингээл наадах ч яста гоё юм а чи найздаа зарчгал та гэд. Тэгэл мөнгөгүй болохоор $100 авч ирсэн яка ингээд 50,000 төгрөгөөр зарж ирсэн гих мэдчихлээ. Тэрэндээ бас ингээд харамсаж байгаа штэ. Тэгэл ер нь нэг ийм зүйлийнхаа талаар л ярих юм. Мэдээж хүний амьдралд юу эс тохиолдгоо те. Тэгээд яах аргагүй байдалд ороод аав ээжээс нандинаж ирсэн зүйлээч гэдэг юм уу? Эсвэл өөрийнхөө одоо хамгийн одоо нандин зүйлээч гэдэг юм уу те. Яалтчгүй зарах хэрэг гараад зарцсан. Тэгээд дараа нас ингээд хүмүүс харамсдаг штэ. Энэ талаар л ярих юм. За ингээ манай шууд эфирийн утас 77 77 38 83 утас маань нэгдлээ. Хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За тэгээд утсаар ярих дүрм соёлыг сануулчээ. Хэрв та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаараа яриарай. За мөн машиныхаа блютудэд утсаа холбосон чихвчээр ярьж байгаа, спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогдоод байдаг учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо унтраагаад утсаар яриарай. За ингээд эхний сонсогч. За тасарчлаа. Манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За тэгээд бас нэг за 88 13-тай дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 13. Эмжил радио. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. За сэдвээ сонссон нөхөө. За таныг сонсож байна. Манай аав нэг айгүй олон үед амжилт ирсэн хөөрөг байсан. За. Тэр бүрэтэ хэдэн ч 5 6 үед амжилтсан юм да айгүй тийм үнтэй нөгөө хатны ухтай шуурын талгаатай тэгээд нөгөө фейсбүүктэй яг бүр нэг цалин цагаан юм хашуураг байдаг гэсэн. Аа. Тэгсэн чинь тэрийг аав маань ээжээс нөгөө ламбард нь тавиад. Хүүдээ. За. Тэгээд тэр ламбард нь тавьчаад хэлэхгүй байсараа хугацааг нь дуусцаа хойд ламбардныхаа бичгийг гаргаж өгөөд. Тэ алдсан уу? Тэгээд ээж яваад очсон чинь нөгөө наад чи одоо юу явах. Тэр чи одоо бүр баг 90 оны сүүлээр шахуу юм да. Аха. Тэгээд авч чадаагүй тэр олж авч чадаагүй. Тэгээд аавын дүү нөгөө цагдаа байхгүй юу? Тэгээд хүүхдийн амт нөгөө ээжтэй л хамгийн сүүлийн дарга хэрэг гэж байгаа юм л та. Тэгээд аавын дүүд нь аав ах дээр маань очиод одоо ингэж чи одоо яах уу гэдгсэн чинь манай аав ахтай л очсон гэсэн. Тэгээд одоо хичнээн цагдаа байгаа. Тэгээд нөгөө хугацаа нь 2 3 сараар
хитэрч гисэн тэгээ дээрээс нь нөгөө аав тэр 90 оны сүүлээр чинь юу нэг хэцүү байсан ч юмнууд. Одоо энэ барай өөр завтай. Тэгээд тэрийг олж авч чадаагүй тэгээд мэдхгүй тэгээд нөгөө айгүй олон үед амжаад ирсэн тийм үдээцээтэй тийм сайхан нөгөө өвгдээцээхэн нөгөө буян заяа шингэсэн юм байсан болоо тэгсэн юм яасан тэрнээс хойш тэгээд мэдхгүй надад нэг тийм нэг жаахан нэг тийм амьдрал нэг тийм жаахан нэг дутуугач юм штэй юм шиг нэг тийм айгүй цан тэгж санагдаад байдаг. Тийм юм ер нь байдаг байх гэж би бодсон. Үнэхээр харамсалтай юм тий. Тэгээд тэр чи одоо би яг 10 дугаар ангийн хүүхдсэн байхгүй юу. Тэгээд би айгүй сайн мэдээ тэгээд тэрнээс ч хойш нөгөө манай аав машин тэргээ унгаагаад машингуу болоод тэгээд нөгөө тийм ажил төрлгөө болоод тэгээд нэлээд жоохон хэцүү салгаатай байсан. Тэр үстэй одоо л би бүр айгүй харамсч байна. Тэгээд ямар ч лээс нөгөө тийм үед амжсан биш ч гэсэн ер нь бол нөгөө тийм эр хүнд нэг тийм ийд таагаж нэг бас нэг юм байдгийм уу да. Тэгээд хоёр хүнтэй ямар ч лээс нэг хөөрөг сайхан хөөрөг бэлдэж өгөндөө гэсэн нэг тийм бодол байгаад идэх нэг тийм нөгөө дутуу юм аа нөхөд яг байна. Яг дутуу юм аа нэг юм нөхөд харамслаа нэг захаар гэсэн хаалах гад нэг тийм байгаад идэх надад. Зөв. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. За баярлалаа. За бас харамсалтай л түүх байна тий. За манай цэлээ цэгийг сонсогч маань мэдсэн байна. Зарсан биш ч өгсөн зүйлдээ харамсдаг да. Хадгалж авч үлдэх ёстой зүйлээ юм хийж чадах хүнд нь өгье гэж бодоод өгсөн ч одоо тухайн үедээ өөрөө сураад хэрэглэж болох байснаа хизээ сүлд ойлгосон байдаг да гэсэн байна. За дараагийн сонсогч 8038-тай дугаартай сонсогчтой холбогдлоо. 8038. Амжилт радио. Байна. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. За сайн байна уу. За яраарай. За би юу яшаа 2019 онд ихнэр маань өдөрсөө. За. Тэгээд надад нэг сайхан бүгд хийлгэж өгсөн байсан. За. Тэгээд түүнээс хойш нэг жилийн дараагаар манай бас нэг наах зах маань болсон болоод хөдөө байдаг. Тэгээд тийшээ явах зардал байдгүй. За. Тэгээд тэрийгээ би энэ уцаан дээр очиод нэг сайн хэвтэй төгрөгөөр өгөөд. Тэгээд одоо тэр нь их харамсдаг юм нь болохоор зүгээр ламбарт тавьсан байсан бол нөгөө цагаад ядаж аавна шүү. Хүүгийн төлөө буцаагаад авч боломж байсан байлээ. Тэгээд тухайн үед нөгөө нахт маань болсон болчихлоо. Миний хамгийн хайртай нахт маань байсан. Тэгээд яагаагүй. Тэгээд одоо бол тэрнтэй харамсдаг. Яагаад гэвэл эхнэрээс нь үлдсэн одоо тусламжтай тийм сайхан бүгд байсан байхгүй. Зөв. Тэгээд л бодохтой хүн ер нь бас нэг ямар ч жаргал зовлон юм гэж сэрэг болох юм болов гэж. Тэгээд одоо харамсдаг юм л хэлдэг байна да. За холбогдсон баярлалаа танд. За баярлалаа. За бас нэг мөнгөөр үнэлж болдгүй зүйл гэж байдаг штэ тий. Тэгээд эхнэрээс нь үлдсэн зүйл гэж энэ бас харамсалтай л юм. За манай төгөлдөр маань Солонгосын бустанаас бичсэн байна. Манайх нэг сонин 2 дугаар хороолд газартаа явж агаад тэрийгээ зараад гэрийнх нэг сонин дэрээвэнд газар авцсан штэ. Дархан ууланд хилээд л явах шиг байгаа. Гэхдээ дэрээвэнгийн газар чинь өстой намаг ихтэй юм байна лээ гинэ. За дараагийн сонсогч 80 тэгтэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 80 тэг. Амжилт радио. За тасарсан. Манай шүт периодоос 77 3883 хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Дараагийн сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн аль нь холбогдох нь харцгаая. За 86 30 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 86 30. Амжилт радио. Байна уу? За яраарай холбогдсон шүү. Байна уу? За харамсалтай байна. Холбогдсноо мэдгүй байх шиг байна. Манай шууд периодоос 77 3883 хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа зарсандаа харамсдаг эд зүйлс мэн гэдэг сэдвээр ярилцж байгаа шүү. За дараагийн сонсогч 99 дугаартай сонсогчтой холбогдлоо. 99. Амжилт радио. Байна уу? За байна уу?
Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. За таныг За сонсож байна. сайн байна уу. За би ахлаа ирж байна дахнаас. За. За би нэг 2002 онд нэг аавынхаа нэг 2 бай 3 бай зараад 25 чи одоо харах юм чи мэдэн штэ. За та эхлээд радиогоо унтраач гэх үү? Таны давхар сонсогдоод байна радио чинь. За тэгээд зүгээр шууд утсаар араарай. За. Шууд утсаараа юу? Тийм ээ. За. Радио сонсохгүй зүгээр шууд утсаараа л ярь надтай. За. За тэгээ. За унтраарай. За. За унтраач. За яраарай. За тэгээд хуучин ороод 25 дугаар байж байгаа заасан баггүй. Тэгээд Солонгос явсан. Тэгээд тухайд Солонгос явчаад 5 жил болсон. Тэр оронд аамал өнгөрөөд ирч чадаагүй баггүй юу? За. Тэгээд миний яг чиний миний багнаас өнгөрсөн. Бүү хараагаас нэг байсараад. Тэгээд сургууль соёлд Орос руу тэмс явсан. Тэгээд тийм дараа зарчаад явчаад ихэд аамал ахгүй болсон. Манайх нь өөр байранд орсон. Тэгээд одоо ингээд очоод ингээд тэр байрны гадуур явахсараа яг нөгөө одоо яг аамал болдог байхгүй. Яг одоо энэ байргаатай хэвээр болдог одоо нэг буцаагаад авах юмсан гэж боддог байхгүй. Тэгэхээр би одоо бас буруу юм тухайд яг хийсэн байгаа байхгүй. Өөр юм хийгээ яваад болохоор яасан яагаад заахгүй даанхан байгаад зарцээ. Тэрүүл би аюул харамж явдаг байхгүй. Тэгээ одоо яг манайхаас авсан тэр айл одоо үрд байгаа байхгүй гоё. Асуухтаа одоо манай хууч орол 25-ын тэр байранд байгаа одоо яг тэр 60 хадаас одоо үлдсэн нэг 10 айл байдгийг би байнга судалж явдаг байхгүй. Тэгээ одоо асуусан чи танаа авсан тэр хөгшин өнгөрөөд одоо хүүхэд нь байгаа одоо л байж гэдэг анхлаараа манай 20 хээтэй ороод чи хизээч уургаар 2 талдаа юутай байдаг байхгүй балконтой. Тэгээд тэрийг харахаар одоо буцаад авах юм болж явдаг байхгүй. Тэр нь би аюу харамсдаг юм да. Зөв. Хэтгийн 3 руу байрнууд 2 талдаа балконтой байдаг байгаа шүү. За тийм. За холбогдсонд баярлалаа. За баярлалаа. За дараа манай шууд эфириотоос 77 77 3883 хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За Монгол болгоо бичсэн байна. Бэлгэний машина зарсандаа харамсаж байна уу? Одоо машины тэнгэр хайцсан ч юм шиг санагдаад байдаг штэ гинэ. Дараагийн сонсогч 88 77 дугаартаа сонсогтой холбогдлоо. 88 77. Эмжил радио? Байна. Сайн байна уу? Та сайн төрөл холбогдлоо. За таныг сонсож байна. Сайн байна. Өдрийн мэндэ. За би би ч нэг эмээ өдөр ер нь өссөн юм аа. Тэгээд эмээ өдөр өсөөд өвөө маань өнгөрөхөөс өмнө надад яг нэг юу эмээлийн нэг 6 цагаан гэж өгдөө штэ нэг цагаан мөнгө ирэглэл тэрэндээ нэг нанжин гахаг үлэм гэдэг одоо дээр үегээр бол гахаг үлэм. Тэгээд тэрийг би Баянгар аймгийн гадууд сумд бүр өдөө өгдөг байж байгаа. Тэгээд манай нэг хамаатны өвөөгийн маань одоо ганц ахын хүүхэд нь намайг наашаа готроо оруулж ирж байгаа. Одоо хамаагийн маяр дарж борлуул гээл. Тэгээ нэг хэд 3 төгнөөс өгсөн мэддэгдэхгүй. Уул нь аюу эмээл өвөө маань нүдэнхээс өмнө усарч өгч ирсэн. Тэгээ тэрийг манай ах маань зараад үрээд тэгээ тэр нь надаа нэг юм болсон ч юмгүй. Одоо ингээ бодохоор нэг айлт нэг гоё эмээл хазаар нэг Монгол эр хүн байна даа бас нэг гэртээ нэг гоё тэм чимээ хуучны нэг үний нүд унахаарч гэдэг юм уу тэм юм ч нүстэй гоё. Яг одоогийн зах зээлээр нэг тийм үн ханштай ч гэсэн миний хувьд бол тэрнээс илүү яг өвөө маань өөрөө угтаж өгсөн гэдгээр тийм айгүй гоё юм өвлцөн байж байгаа тэрийгээ зараад тэгээд ер нь би тэрэнд айгүй харамсч явдаа. Одоо тэгээд тэр имэйл ер нь болоод яг нөө доош манай Баянгар аймгийн бөмбөр сум гэдэг тэр сум руу одоо зарж борлогдсон дин гэсэн. Тэгээд бол нэр цайгаа буцаад тэр имэйл маань хэрвээ олдвол одоо аваад тэрийг нэг гэрийнхээ хойморт залчих юмсан гэсэн нэг тийм бодол байдгийг. Энд дээр айгүй харамсч явд юм аа тий. За баярлалаа. За тэгээд санаж явал бүтхөөлгүүдээ тийм ээ холбогдсон баярлалаа танд. За баярлалаа.
За Улаанбаатар хотод 11 цаг 26 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Био брендийн лигний нухаш мазала буюу дахин ямахтай гахаан утсан махтай гэсэн хоёр төрөл шинээр худалдаанд гаргасан байгаа. За яг энэ хоёр бүтээгдэхүүнээр хамтран ажиллаж байгаа. За тэгээд эдний хайртай хүмүүстэй хамгийн сайн нэг гэдэг юм гоё урайтай ажилладаг гэдгийг манайхан сайн мэдж байгаа. Тэгэхээр үндэсний бахархалт амьтнаар зарлагдсан мазалаг хамгаалах хүст хувь нэмрээ оруулж борлуулсан бүтээгдэхүүн бүрийн 100 төгрөгийг мазала хамгаалахын хандвалнаа. Тэгэхээр та бид нар одоо мазала лигний нухшийг худалдан авснараа бас яг энэ мазала хамгаалах аянд оролцож байна л гэж ойлгож болох нь байна тийм ээ. За тэгээд Био брендийн лигний нухш нь одоо энэ дахианы махтай гахаа утсан махтай гэсэн юм хоёр төрлийг бол шинээр худалдаанд гаргасан байгаа. Тэгэхээр та бүх супермаркет, хүнсний дэлгүүр болон очир тагинс компани нэрийн барааны дэлгүүрээс худалдаа авах боломжтой. За өмнө нь энгийн, ногоон сонгонтой, замун амтч шинжүүтэй, халуун ногоотой, зүгийн балтай, цангис жимстэй, халапиано гэсэн юм 7 төрөл байсан бол шинээр хоёр төрөл нэмэгдэж нийт 9 нэр төрөлтэй болсон байгаа. Тэгээд өглөөний цай, аялал зугаалганд бол шууд хэрэглэхэд тохиромжтой. За Био брендийн мазала лигний нухш нь өөрөө одоо бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдэд маш тохиромжтой. Яг тэгэхээр А витамин, кальц, төмөр зэрэг шимт хичээлээр баялаг учраас дархлаа дэмждэг. За тэгээд заримдаа хүүхдүүд маань хоол идэхгүй, илүү их амтлаг зүйл идэх гээд байдаг. Тэгээд хүүхэд хэд их чихэрлэг зүйлс идэхээр хатчдаг гэж манай одоо эмээ өвнөр маань хэлдэг байсан шүү дээ. Ер нь бол тэгэхээр одоо хүүхдэд төмрийг хамгийн сайн орлого бүтээгдэхүүн бол илэг байдаг. За бид нар бас одоо цус төлжүүлэх, за төмрийн дутагдалд орлоо гэхэд илгийг жаахан шүрхээ, шинэ илгийг жаахан шүрхээгээр шарж иддэг штэ. Тэгэхээр хүүхдүүд маань хоолны мах иддэггүй хэрнээ элэгний нухшиг бол зүгээр идэдээ тийм. Тэгэхээр та мазала элэгний нухшиг бас хүүхдтэй идүүлээрэй. За мөн Био брендийн гахаа утсан махтай элэгний нухш нь болохоор утсан махан дуртай хэрэглэгчдэд зориулсан юм өөх тус багтай, хичээллэг, түргэн шингэдэг, за мөн төмрийн өндөр агуулмжтай, маш олон уураг, амин хүчил агуулдаг бөгөөд сахарын хэмжээг бас докторжуулах, нойргуудал, цочрол, сэтгэл хөдлөлийн эсрэг үйлчилгээ үзүүлж мэдрэлийн системд эргээр нөлөөлдөг витаминаар баялаг учраас бас дархлаа дэмжиж өгдөг байна. Тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 76 TT 7530 9030 7530 гэдэг утаснуудаас аваарай. Тэгээ очир дагинс гэж салгахгүйгээр латинаар бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Био брендийн элэгний нухш, мазала буюу дахин ямахтай, гахаан утсан махтай гэсэн хоёр төрөл шинээр худалдаанд гаргасан энэ хоёр бүтээгдэхүүнээр хамтран ажиллаж байна. Баярлалаа. Дараагийн сонсогч 9997 дугаартай сонсортой холбогдлоо. 9997. Амжилт радио. Сайн байна уу өдрийн минь. Сайн байна уу? Та сайн өдрөлт холбогдлоо. За сэдвээ сонссон нөхөө. Сонссон. За таныг сонсож байна. Манай нөгөө нэг аавын толд нэг амар юм олон 3 давхар мохтой нэг юм бурхан байдаг гэсэн. За. Наа бүр жоохон бахт манай бүр өвөөгийн өвөө нь ингээл өвд амжаад иржсэн. Тэгээд яг нөгөө намайг том болж яхад манай аав маань багт маань насарсан л та нэг 10 үед маань. За. Тэгээд тэрийг маань нөгөө манай эмээгийн тал юусэн манай аав зайлан ганц хөөсөн. Тэгээд бид нарт өвлүүлж өгөөгүй. Тэгээд дээрэс нь тэрийг зарснаас хойш манай эмээгийн тэр одоо хоёр охин мохин үнэхээр амьдралд ороодсон. За. Бас тийм байдаг юм бэл. Угаасаа нөгөө бурхан штэ нэг чинь амар бурхан залтаг гэдсэн чи гинт бүгднийг гаргаж аял. Есүс чүтдэг болсон гэл нэг тийм болж исэн. Тэгэхээр ингээ нөгөө үе дамжсан юмыг өгсдөө өнд нөхгүй дундаас нас ингэж яаж болдгоо юм шиг санагдав. Ядаж гандан давиучод өчгөө гаргаж хаяад тий. Би болохоор нөгөө нэг том болоод тэрийн одоо яг яасан юм бэ? Нилээн удаан юм байна. Намайг баг хүнтэй суухад л тэр гинт байсан юм бол байдаг. Тэгээ цагаан сараар болохгүй болсон чи бүгд байхгүй болчихсон. Тэгээ яасан гэсэн чинь гандан төгсөн л гээл. Тэгээ сураг сонсох нэг аяг үнтэй бурхан байсан болохоор зарсан л сонсогдоод идэм билээ. За. Арайч гаргаад тавьчаагүй бай тий. За. Тэгээ тийм нөгөө үе дамжсан тийм нөгөө амар шүтлэгтэй юм чинь бас хамаагүй дэж оролцож болдгоо л юм бэл. Тэгээ одоо нөгөө аав ихч нар маань үнэхээр муу явчих байсан хөрхият. Тийм ямар хэцүү юм бэ тий. Сэвтэй юм би яасан. Харин тийм билээ. Тэгээл одоо би болохоор манад өгчихгүй дээл гэж боддог байсан. Нөгөө ганц өхнөнд учраас. Хүүдэл өгчээсэн юм хүүднэл өгчихгүй л гэж бодчих байхгүй. Хүүгийнх нь өгтөд нь өгсөн бол арай л өрөөсөн болоо даа л гэж хард юм да. За. За холбогдсон баярлаа. Баярлаа.
За дэлгэрмаа дэгийг сонсогч маань бичсэн байна. Зараачгүй банкнд ямар ч үнгүүдүүлж хураалгасандаа өхөн үхтлээ харамсах бах та. Ламбард банк хүний эмийг маш хямд луурддаг да гэсэн байна. За одоо тэгээд үнэхээр төлбөрөө төлж одоо зээлээ төлж чадахгүй бол тэгээд тэртээ дэргүү та би зээлээ төлнө гэж одоо байраа барьцаан тавьсан бол тэгэл одоо тэрийгэ төлж чадахгүй бол яалтчгүй л одоо хураагдсан шүү дээ. Одоо өөр арга байхгүй те. Энэ бол одоо яалтчгүй л одоо нөгөө нэг гашуун үний юм да. За дараагийн сонсогч 90-13 та дугаартаа сонсогтой холбогдлоо 99-13. Эмжил радио байна уу? байна сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. Би одоо бүр 99 онд ээж аваасаа үлдсэн байраа зараад дүүтэйгээ хоёулаа Америк явна гэд. За. Тэгээд одоо 5 жил дараалж Америкийн визэнд ороод ерөөсө гардаггүй. Тэгээд нөгөө завсан байр тэр үед ч одоо тэрэнд очооны тэнд байдаг байсан. Он тустаа, нойлн дааны өрөөнд тустаа одоо яг харахад 3 өрөө юм шиг боловч бараг 5-6 одоохор бол 5-6 өрөө шиг юм байгаа юм чи. Тэгээд тэр үеийн хашаар 99 он 7 сая төгрөгөөр зарж ирсэн. За. Тэгээ одоо тэр байраа эцэг аав ээжээсээ үлдсэн гал голомтоо зараад Америкт явж чадсан юм байхгүй. Тэгээд маш их харамсдаг. Тэгээд дүү маань зүйлд нь өөр хүний бичиг баримтаар визэнд орсон чинь гарчдгийг. Тэгээд дүү маань одоо Америкт байдаг. Бас ирж очиж чаддаггүй нөө хүний паспортоо явцсан болохоор ямар хэцүү юм бэ тий. Дээрээс нь ээж аавынхаа үлдээсэн гал голомтыг зарцсан болохоор бүр айгүйх тэн дээр их гол харалж исэн. Тэгээд дүү маань нөгөө Америк явъя хоёлаас тэр үчир нь бүгд л гадаад татаад явцгаал гэж байсан л да. Тэгээд нөгөө их усврын дүү маань гаргаад хоёлаа явъя энэ байраа зараад гадаад яваад энэс гоё байртаа болно. Ээж аваас би хоёрт үлдсэн юм байсан. Тэгээд хоёлаа тусдаа том бараг л ордонтой болох мөрөөдлөөр зарж Америк явах гэж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө Америк явж чадаагүй байраа зарсандаа бас дүүдээ айгүйх гомдохоор өгнөд хийжсэн чамаас болсон гэж хүмүүс бас нөгөө цагаатлахаар хүн чинь нөгөө харамслаа нөгөө айгүй ойр дотж байгаа хүмүүс гаргадаг юм байл л дээ. Одоо тэгээд та дүүтэйгээ уулзаагүй хэдэн жил болж байна? Дүүтэйгээ уулзаагүй бараг 10-20 жил болж байна. Яа. Тэ холбоотой байдаг үсттэй. Яг одоо нөгөө Facebook гэж нэг сайхан Instagram гэж сайхан өвчтсөн болохоор тэгээд дүрсээ хараад хаяа ярьдаг юм. Гэхдээ сайхан тэрвэrdээ дуулсан гэдэг чинь. Өөр тэр зураг харж ярьснаас сайхан шүү дээ. Одоо та хэд орчим насны төлөөлөлөө? Би одоо 50 жилийн гарцсан юм байна. Тэр чи одоо дүү чинь яг тэгэж нөгөө нэг байраа зараад өөр хүний нэрээр гараад тэгэл тэрнээс хойш нэг ч Монголд ирээгүй байгаа л гэсэн үг юм байна шүү дээ, тий? Тэр гараад нэг жил 2 жилийн дараа нэг ирсэн. За. Тэгээ ирээ буцаага авах гэсэн чинь бас нэлээд асуудал үүсээд. Тэгэл тэр асуудлыг бас л нөгөө тухайн үед чинь Монголын нийгэм ямар байлаа? Бөө мөнгө төгрөг олж гаргасан л та. Тэгээд одоо эргэж ирж орж ирж чадахгүй. Хэдийгээр тэндээ Америк иргэн болчихсон ч гэсэн Монголд орж ирэхээр нөгөө тэрнээс хойш тэр цаг үеэс хойш энэ хүний бүртгэл Монголд байхгүй болчихж байгаа байхгүй юу? Тийм штэ нэрээ тэгэн штэ тий. Тэгэнгүүт нөгөө чинь бүртгэлгүй болчиход амар хэцүү байдалд ороод айгүй харамсдаг юмнууд бас ингээд одоо олж байгаа л байгаа да. Ерөнхийдөө бол яг хүн хамгийн гол хэлэх гээд байгаа миний юм бол ер нь гал голомтоо зарж өрөх дэми юм байх шүү гэж л хэлэх гээд байгаа юм. Олон залуучууд тухайн үед гадагшаа явах гэж орон байр одоо юу гэдэг үнэтэй цайтай бүхэн зарж юу ч хөө болж исэн хүмүүс зөндөө байсан тэр үед. Тийм болохоор одооны залуучуудад ер нь хэлэхэд эцэг эхийн гал голомт гэдэг юм чинь чухал шүү. Хичнээн тансаг ордон байх байсан ч тэрнээс чухал шүү. Чиний төрж өссөн газар ээж аав чинь чамд үлдээсэн өмчөөл гэж хэлэх гээд байгаа юм л да. За холбогдсонд баярлалаа танд. За баярлалаа. За. Нэр одоо ингэ ботсон чинь дөнгөж би чинь гадаад өөрөө амьдралдаач гадаад паспорт гаргуулж үзээгүй байхад манай найз
би чиний иргэний үнэмлэхээр гадаад пассворд гаргуулад гарчаад ирээ гэдэг юм уу тэгээд миний иргэний үнэмлэхээр миний нэр дээр гадаад пассворд гаргуулад тэгээ явчаад ирсэн. Тэгээд би дараа нь Монголд ирэхэд нь за одоо би өөрөө гадаад пассворд гаргуулна гэд нөгөөдгөө хайцсан гэд дахиж хэлж 2 дахь гадаад пассвортаа авч би хил гарч ирсэн шүү дээ. Ингээ бодохоор тэр үеийнх нь ямар ч амар нөгөө нэг юу н одоо энэ замбраагүй байсан. Тэгээ яасан ч айц хүүцгүй байсан. Тэгээд би одоо тэгэл манай найз миний нэрээр гадаад гараад яг энэ хүн шиг ингээ гараа явцсан бол одоо алга болцсон бол одоо би орж ирч чадахгүй болцсон бол бас одоо яах байсан юм. Мэдгүй. Яста одоо ингээ бодсон ч юм бүр амар санагдчихлаа. За Улаанбаатар хотод 11 цаг 36 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Better Gaming for All Nubian 2 гаруй утсаараа Mobicom хамтран ажиллаж байна. За энэ бол тоглоом тоглодог хүмүүст зориулагдсан маш хүчирхэг удаан цэнэгээ барьдаг. За ёстой нөгөө геймерүүдэд төгс тохирох ухаалаг утсан байгаа. Том тод дэлгэцтэй учраас кино үзэх, тоглоом тоглоход нүдэнд хялбар, зураглал нь маш гоё харагдана. За дээрэс нь зураг, видео тоглоомоо багтаах том санах ойтой учраас нэмэлт санах ой буюу одоо мемори авах хэрэггүй. За хурдан цэнэглэдэг учраас яарч явах үеч гэсэн хурдан цэнэглээд явах хэрэглэх боломжтой. 5G сүлжээ дэмждэг учраас интернет нь хурдан тоглоом тоглох лайв хийхэд гацхгүй. За залуусын сонирхлыг татах өрмөц загвартай бас өний үед бас бусад гейминг утаснуудаас хямд үнэтэй гэх мэтчлэн маш олон давуу талуудтай байгаа. Тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийн Mobicom-ийн 2222 гээд лавлахрын залгаад асуугаарай. Тэгээ 2222 ч одоо ухаалаг болсон шууд. Та юу хүсэж байна? За өөрсдийнхний зөвлөгтэй холбогдё гингүүд шууд оператортай холбоод өгдөг болсон байгаа шүү. За тэгээ утаснуудаа үзье гэвэл авъя гэвэл Mobicom-ийн салбаруудаас очиод авч болно. За утсан хараа сонголтоо хий гэвэл Mobicom Cigmen гэж орж болно. За мөн Mobicom Apara, Monpay Apara орох боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Better Gaming for All гэсэн үрэйтээр Nubian 2 гаруй утсаараа Mobicom хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн сонсогч 9913 дугаартай сонсогчтой холбогдлоо. 9913. Эмдэл радио. радио өглөөний мэнд. За сайн байна уу та сайн өдрөд холбогдлоо. За би ч одоо нэг гашаа шиг нэг зарцсан л одоо хаяа нэг хараад. Тэгэхээр одоо урдуруу би хойно шоподон башин тавайсан чинь одоо их одоо гашаага яаж чадахгүй гэдэг авч бүр дараагийн зүгт тэгээд тэгж хүн төрөөс тэгж байгаа тэгээд зарчих шүү дээ. Ямтан зарчихсан юм да. Тухайн үед нэг сая төгрөг зарчих шүү дээ. Гашаа шоподон башин. Тэрийг л тэр гашаа байсан бол одоо ингээд юм мэрэгчтэй дина гашаанд байвал зүгээр юм гэж харамсав шүү дээ. Татартай байсан бол зөв. За холбогдсон баярлалаа танд. За. Мина маань бичсэн маань шар хаданд байдаг хашаа байшингаа тэртэйг 2000-ад онд 2,500,000-аар зарсандаа одоо болтол харамсдаг 10 жилийн дараа зарна гэд зар байхаар нь очоод авах гэсэн үгөөгүй штэ гинэ. За дараагийн сонсогч 95 за дасарсан манай шүү Тифериотоос 77 3883 хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 34 бид бүхэн хамтдаа зарсандаа харамсдаг эд зүйлс мэн гэдэг сэдвээр ярилцж байгаа. За дараагийн сонсогч 9911-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо 9911. Эмжил радио. За сайн байна уу? Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. Би залуу байхдаа дээж миний 96 насаараад надад нэг юм сафир эмэг бүгд авч өгч билээ анх. Тэгээд одоо нөхртөгөөс алдсан л та. Тэгээд тэр үед одоо тэр нөхөр одоо такси барьдаг байсан. Тэгээд тэр таксиныхаа мөнгийг төлөхгүй явж байгаад оронд нь би тэрийгээ зараад төлсөн байхгүй юу? Радиогоор унтраачгүй та бидний яриа нөгөө давхар сонсогдоод байна. Радиогоор. За одоо яаж байна? За одоо зүгээр байна. За. Тэгээд тэр одоо хэдийгээр одоо ээж минь одоо тэр үеийн ханшаар багал байсан баг л та охин хүүхдэд авч өгч ирсэн чи ямар их хүн цэнтэй юм тэр хүнд ингээд тэр хүний одоо тэ таксинийх нь
такси барьдаг сэржин сити такси гэж байдаг лээ. Тэрнийхээ мөнгийг төлж чадахгүй тэгээд оронд нь төлөөд тэрнээс хойш аюу олон жил би бүр аюу харамсаж явдаг байсан. Одоо хүний нөгөө өөрөө чи хэлдгээр үнэлж болохгүй үн цэнтэй юм гэдэг шиг бүр аюу харамсдаг. Би одоо тэр надад одоо зүвээ дүнтэй эдлэлтэйсээ илүү ээжийн маань хичнээн сэтгэлээ арга зориулж өгсөн тэр нэнди имийг би одоо тэр нөхрийн одоо тэр өрөнд өгөөд ингээд алга болгуулж исэн. Ламбард нь тавьчихсан. Тэгээд ламбард маань яг одоо тэр үед чинь нөгөө сар итгэрлэл бол хугацаа хураагаад авчдаг. Тэгээд бидний үед чинь бол одоо нөгөө одооны залуучууд бол нэг цагийн аяллыг 5 цаас олчдаг байсан бол одоо бидний үед чинь цалингаас цалингийн хооронд л амьдарч байгаа шүү дээ. Тэгээд бид хоёр нэг хүүхэдтэй байсан. Өстө яаж чадахгүй дээшээ тэнгэр олдоош газар батуу гэдэг шиг тийм хүнд байсан. Тэгээд одоо бодоод байхад ер нь их муухай байжтэй л гэж бодогддгийн. Тэгээд бас нэг юм хэлэхэд одоо манай бас тээврийн жолооч байсан байхгүй юу? За. Тэгээ манай ээж нөгөө манайх ингээ аруулаа өссөн. Тэгээ бид нэр аав манай тээврийн жолооч байсан болохоор маш их мөнгө авдаг. Тэгэл өөр мөнгө тээврэл ороод ирдэг. Тэгэл авд орж ирэл нөгөө ээж дөгөөл тэнэ ээж 10 хүүхэдтэй юм чи нөгөө мөнгөөр нь одоо баахан бакал макал юу гэдгийг тэгэл нэг сартаа нэг л их мөнгөтэй орж ирэл манай ээж гэмэс тэнэ ээж нэстэнэ нэг хуу торгоор ганцхан шиг нэг хуу үтүү хараад ээж ганц өмд хийж идэг үлээ бүрээстэй аав чинь хаад бүр арай дэндүү давлуун байжээ гэж ярьдаг байсан. Тэгээ тэр үед нөгөө аавын маань одоо хятадуудтай маш их одоо холбогдож тэр үед одоо хятадууд л байсан юм шиг байна. Тэр хятад аяг 5 хачуугаа шаазан эдлүүд. За. Тэгээд манад нэг юм хаш хар 5 байсан бүр. Очин одоо миний хүүхэд байхад би одоо нэг 4-5 настай байхад л одоо тэр одоо бод санаас гадуу дараа нэг 8 настай хат манай ах ингээд тэрийг нэг манай 2 дугаар оцсны айлд ингээд зарцсан гэж сонсогдоод одоо хүртэл би бүр харамсдаг байхгүй. Тэр үед одоогоор бол өстэй тэр Аз Солонгос үгүй ер нь Азийн орнуудад нэг амар үнэт идлүүлээд ирсэн шаардсан вармаар гэдэг. Яг тэр шиг тийм маш үнэтэй юм байсныг одоо мэдхгүй заацсан. Одоо тэр 2 дугаар орсны 3 давхартай байсныг айл авсан гинлээ. Одоо ч дийлдэхгүй үнэтэй олоо илгүүдээ хэдэн баг хэдэн тэр бөнгө хөвөлгүй гэж бодож байгаа. Тэгээд ястаа яг хуучны эцэгийнхээ ямиг тэгж зарж өрөх ер нь хүнд айгүй муу байдаг байх гэж бодож байгаа. Тэгээд бидний чинь жоохон байхад ингээд аав маань одоо намайг 3 настай манай хамгийн том ахыг 18 настай ах тэглээ өнгөрцсөн. Тэгээд бүгд ингээд нөгөө аавын маань ах дүүнэр мөнэр ингээд ирцэн байсан гинлээ өнгөрснийхэн дараа. Манайх төмөр зам 3 өрөө байртайсэн. Тэгсэн ээж маань нөгөө одоо бүр уучраа олгоо 10 жоохон нялхантантай үлдчихэж байгаа юм чинь юугаач мэдэхгүй байж хад ах дүүнэр нь хамаг одоо хөөрөг одоо юу гэдэг тэр үед хэрглэж исэн одоо тэр тээврийн жолооч манай аавч их чанартай хэргэлдэй байсан гинлээ. Тэр нэг зүгээр чихвчтэй нэг арьсан малгай тэр мундаг арьсан цүнх мөнх за тэгэл хэд хутаг хөөрөг дайлан одоо юу гэдгийг одоо тэнд байсан бүх юм ах дүүнэр нь аваад тэр одоо ажил явдлынхан дараа бүгдийг аваа явцсан гэдэг юм лээ. Тэ манай ээж юу ч мэдэхгүй тэгэл ангаагаал инхэл стон байлгүй гэж өгөөл явуулжсэн гэж ярьдээ юм лээ. Яас муухай одоо тийм улсууд байсан. Одоо бидний үед би эсвэл одоо тэр үед нэг жоохон том байсан бол одооны ухаантай байсан бол одоо юу гэж тэгэж өгч явуулах энэ чи бидний нэлхнаатай амьтдын маань үлдчихэж байгаа энэ хэдд маань хоол болох хэрэгтэй юм гэж тэгээд шахуун үлдсэн байсан. Тэр шахуун дээр нь л одоо тэр нөгөө хар тавг мавыг тоохгүй хайжсэн юм шиг байгаа. Тийм байна. Зөв. Тэгээд их муухай тэгээд тэр хүмүүс ч өстой өөдлөөгүй бүр айгүй богино наслаад өнгөрсөн. Ах өнөр нь тэгээд манай аав тийм буянтай тээврийн жолооч байсан. Одоо тэр яг Монгол транс гэдэгт байсан. Тэгээд одоо төмөр замд одоо тэр юу бүт үүх түүхэн байдгийн байлээ. Тэгээд олон 5 хошуутай тийм том тэрэг барьтай байсан. Тэгээд жолооч байсан юм байна. Сайтын жолооч байсан юм байна. Тэгээд нөгөө аман уур кинон дээр манай аавын машин яг нөгөө нэг хаашаа явах юм бэ гэсэн. Хаашаа чамааргүй гэдэг нэг машин. Яг тэгэхэд тэр баахан машинууд харуулад идэгс ингээд адаас баахан машин сигналдаад тийм дотор манай аавын машин зогсож идэв гинлээ. Би одоо юугаа мэдчихтэй жоохон байсан. Зөв. Тэгээд одоо ийм муухай ах дүүнэр битээ байгаараа ирээдүй хойч одоо өөрсөнд нь ч гэсэн харгаан үлдээд тэр үнтэй цай тийм наснаар одоо тэр богино наслж урт наслаагүй нэгдүгээр хоёрдугаарт одоо үр хүүхдээс нь авч явлаа гэд тэд нарт тэр хоол болоогүй л байгаа байхгүй юу? Айгүй муухай. Иймэрхүү юм энэ нийгэмд битээ үзэгдээсэй л гэж бодож байна. Тэгээд айгүй их харамсдаг. За холбогцсонд баярлаа. Бас нилээн сайханч саарч дурсамжаар хуваалцлаа. Тэглээ. За баярлалаа танд.
За. За Чулуунбат байгалмаа гэдэг сонсогч маань бичсэн байна. Хамгийн ихтэй харамсаж байгаа юм нь анхны хүүг минь хүүхдийн 2 дугаар эмнэлэгт хэвтээд маргааш гарна гэж байхад жижүүрийн эмч орой ажлаа хүлээж аваад тасгуудаар явж байгаад манай өрөөнд орж ирээд шууд чи яад хүүхдээ хажуу тийш нь харуулж байгаа юм гээл их ширүүн дээш нь харуулж барангууд миний хүү ухтаж байгаа юм чинь гэсэн муухай дуурсан. Энэ юу вэ нэ? Яг энэ эд зүйлстэй хамааралтай биш. Дээрээс нь бүр ямар хүүхдтэй хамааралтай юм бичсэн биш үү? Яасан амар юм бэ? За дараагийн сонсогч 9571-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 9571. Эмдэл радио? Бано. Бано. За сайн байна уу? Та сайн төрөлд холбогдлоо. Таныг сонсож байна. За. Би нэг авах хит утга тэгээд нэг 108 хүнийг авлын ясаар ирсэн 92-ыг заарсан юм аа. Тэгэхээр энэ одоо хүртэл харамсалтай. Тий 108 хүний гавлын ясаа. Тий. Нэг хүний гавлын ясаар хийсэн 108 ширхтээ ирэх биш 108 хүний гавлын яс юм уу? Тий, ер нь бол амар юм бэ. За. Залуу хахад бол одоо нөгөө манай ээж тэгжил ярьдаг байсан. Манай бүр өөсөл өглөгдөж ирсэн тийм ирэх байдгийсэн. Ээжт л аваад байдаг байсан. Тэгээд надад нэг 2009 онд хөрмнөр хийхэд ээж маань тэгээд нэг биш нэг хамгийн баг болохтой нэг аваас өглөгдөж ирсэн юмнуудыг надад өгөөд. Тэгжээхтэл тэгж ярьдаг байсан. Тэр эрхний тухай тэгээд нэг юм бүр мөр толгой молгоо гэдэг төстэй тэгээд энэ дээр нэг дандаа шүрнүүдтэй тийм үр байдаг байсан. Тэгээд аав минь яг өөрөө идэлж хэрглэжсэн нэг хит утга тэрийг надад өвлүүлж өгөөд байдаг байсан. Тэгээд эхнэр өтер 2009 онд амт гэрлээд тэгээд 10-11 онд ойлоо нэг ажил төрөлж муу ховор тэгээд ойлоо ганцхан 8 их зэрэг зараад. Тэгээд одоо тэрийгээ байжсэн бол гэж л одоо их бодох юм да. За холбогдсон баярлалаа танд. За одоо бол утас авахгүй орж ирсэн сэтгэлдлүүд уншиж өгөө тэгээ нэвтрүүлгээ дуусгана. За эдэрээ оролдвол эвтгийн цондон, эхнэрээрээ оролдвол салахын цондон гэж байгаа юм а болж өгвөл өсгөж хайрлаж байсан дээр юм шиг гэсэн байна. За одгөрлөлд орж идэг сонсогч би эмээг ихэ хэрэглэж байсан ойдлын гар машиныг зарсандаа маш их харамсдгаа. Хоол ороох штэ байж л байлгах байсан юм гэсэн. Нэг хэсэг бас нөгөө нэг дээр үеийн ямар хөрөгчлөө зенитчлөө нэг тийм хөрөгчин дотор тэгээд энэ бас нэг герман ойдлын машин дотор ямар юм улаан мөнгө ус байна гинэ бас нэг туухаан дотор байна гинэ гэд нэг хэсэг бас баахан шуурсан тий айгүй бол тэр шууганаар энэ ойдлын машиныг зарсан бахаа да нэг хэсэг хүмүүс айгүй их тийм юм болсон шүү. За хэрсүү ихч сураа маань битсэн байна. Нэг манайтан эмэг бүшний хослыг ламбард нь тавиад алдаж байсантай харамсаад байд юм аа. Би өөрөө баг үүнд тэтэл хэрэгэлдэггүй нэг их сонирхтгүй төрлийн хүн л дээ. Тэгээд тухайн үед болцдог байсан залуу бэлэглэж байсан болохоор нэг их тоогоогүй хайж авахгүй юу балаа юм шиг. Дараа ээж маань надад мөнгөөр нь өгчихгүй гэхэд нэрээ ээждээ өгчихгүй ямар ухаан муутай юм бэ гэд өөрийгөө бодож илээ гэсэн байна. Би бас юу яжсэн шүү дээ. Бас Янгаагаас яг 916 сорцтой юм гоё шижир алтны юм хөөрхөн зүрхэн коломолонтой тэгээ хосоор нь эмэг бүүгч гинжин л дангаараа 2005 оны үед ламбард нь тавихад 450,000 хүрдэг байсан. Тэгээд бас л нөгөө нэг тухайн үедээ мөнгө төгрөгийн хэрэгцээ гараад бүгднийг нийлүүлээд нэг 900,000 төгрөгөнд тавиад тэгээд тэр чигээр нь бас алдчихсан түүх байна. Тэгээд тэр үед чинь тэгээд 2005-6 оны үед чинь 900,000 төгрөг гэдэг бол их мөнгөлтөө тэгээд буцаад үнэхээр авч чадаагүй тэгээд алдчихсан түүх байгаа. За одоо ч тэгээд би нэг тийм юм сонирхоо болчихжтэй тэгээд тэр үед нэг угаасаа л нэг хүүхэн болгон л алт манад зөөх ёстой гэдэг тийм нэг ойлголттой авч ирсэн. Тэгээд одоо ёстой тийм эд сонирхоо болчихтэй байна. Тэгээд одоо нэг тоодгүй шин.
За тэгээд сонирхолтой байлаа. Тэгээд бас харамсалтай байлаа. Тэгээд та сайн нэвтрүүлэг маань яг л ингэж одоо зовлон жаргалаа хуваалц сэтгэл доторхоо онгойлгодог сайхан нэвтрүүлэг. Тэгээд хамт байсан бүх сонсогч үзэгчдээ баярлалаа. Энэ хүрээд 2025 оны 3 дугаар сарын 25-ны мягмар гарагийн та сайн нэвтрүүлэг маань та ганцаараа биш гэсэн уриатаагаар радиогийн 3 дугаар студиэс шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Био брендинг илгэний нухаш мазала буюу дахианы махтай гахаавцсан махтай гэсэн хоёр төрлөөрөө. За мөн Better Gaming for All гэсэн уриатаагаар Nubian-ы 2 гар утсаараа Mobicom хамтран ажиллалаа баярлалаа. За өргөжлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа үдийн хачаар нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3